Сайн байцгаана уу? Би жүжигчин Бадмаа байна. Ингээд миний нэг өдөр эхэлж байна. Бүгдээрээ хамтдаа миний нэг өдрөөр аялцгаая. Би ер нь өглөөгөр дасгал сургалт хийхийг илүүд үздэг. Тэгээд ер нь өглөөгөр нэг цаг тавлахгүйгээр дасгал сургалт хийдэг байгаа. Ойрдоо бол би энэ кардио гэдэг юм фитнес дээр таквондогийн сургалтанд сууж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол эмэгтэй хүн гэлтгөө ер нь бүх хүмүүс бие хамгаалах хурлаа маш хэрэгтэй байдаг. Тэгээд бие хамгаалах хурлаар хичээлснээр зөвхөн зодооны тийм мэдлэгтэй болохоос гадна бие хангээд бүх үе мөч, бүх булчин шүрмсийг ажиллуулж тураах тийм хөтөлбөр таврагдаж байгаа. Тэгээд бүгдээрээ хамтдаа миний сургалтыг орсон рахцгаая. Сайн байна уу? Сайн ойр тарин зураг аалтгтайсэн болохоор хичээлээ тасалчлаа. Одоо зураг таасан болохоор хичээлдээ идэхтэй явна. За дээш гарах. За би хувцас хэлж байгаараа бэрье. За багшаа одоо хэлээ юу их ойр би бас хийгээгүй. Миний бие нэлийн хөшцөн л багш. Тэгэхээр эхний ээлжин жоохон бие халаалтаа хийгээд тэгээд хөнгөн дасгалууд хийнэ. За ойр хийгээгүй учраас за язгаар таах. Ойр дээрээс дасгал хөдлөх юм байхгүй. Дандаа өглөө гараад орой зурагтай. Тэгээд гэртээ өөрөөр харуулсан. Би маань бүр амар хөшчөж жоохон гүйсэн чигээл ансаадаал ойрлж шээ. За бид дасгалаа хийгээд дууслаа. Тэгээд та нар намайг харж авах бүр амар хөвлөрсөн байна. Тэгээд ер нь бол өглөөгөр энэ дасгал хөдөлгөөний хийвэл ер нь хүний биед 2 дахин илүү үр дүнтэй гэж би боддог. Тэгээд ер нь манай багш өөрийнхөө энэ сургалтын талаар хүмүүсээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Ер нь таквондогийн спортоор бол анх эхлээд айгу жоох хүүхдүүд орж ирж хичээлдэг. Одоо хүртэл бас айгу бяцхан олон шавнартай. Тэгээд бас ингээд яг одоо миний насны үед ингийн хүн орж ирээд ингээд энэ спортоор хичээллээ. Тэгээд үр дүнгийн хүртээ гэдэг ирэхэд бас айгу баяртай байсан. Тэгээд одоо ингээд бас үр дүнгийн хүртээд энэ спортыг бас мэдээ таниад бас буцаад таниулж байгаад бас их баяртай байна. Тэгэлгүй ах. Ер нь бол агшаа манай энэ таквондогийн клуб маань фитнес, спиннинг тэдрээс ер нь юу гараад аваад талтай юм бэ? Бүхэл спорт бол ер нь бол маш гоё шүү дээ. Ер нь таквондогийн спорт бол манайх бол одоо олимпийн төрөл спорт. Мэдээж олимпийн аварга, дэлхийн аваргыг төрүүлэх зорилгоор улс их орныхоо нэрийг дэлхийн давцанд өргөх тэр зорилгоор бол ер нь хичээлдэг. Ер нь бол агшаа та ер нь анх эзэнээс эхэлж хичээллөө. Өөрийгөө таниулсан. Одоо яг 7 дахь жилдээ хичээлэх гэж байна. Анх тархуу уул амигтын спортыг сурч байсан 10 жилдээ 9-р ангитай анх энэ спортоор хичээлээд тэгээд тархандаа бас айгуу удаа хичээлсэн. Ер нь одоо манай анхны багш манаас энэ клубын бас багшилдаг. Би бас давхар багш хийдэг. Тэгээд багштайгаа одоо хүртэл хамт явж байгаа. Би анх Рикки дорон сайхны кинонд орохдоо би бол 48 кг байсан байхгүй. Тэгээд Солонгос байх хугацаанд манай ерөнхий найруулагч надтай ингээд фэйсбүүкээр холбогдоод одоо ингээд яаралтай ингээд таргалах хэрэгтэй байна. Тэгээд чиний дүр чинь ингээд өөрөө айгүй тийм тарган охины дүрээ. Таргалгал хэрэгтэй ингээд. Тэгээд би тийм Солонгос тахтаа бараг өдөрт 2-3 бүрээр хэдэл тэ. Тэгэл орой морой ингээд жаал босч ирээл хоол хийждэл амар хэрчэнтэй таргалсан. Ер нь сарын хугацаанд 10 кг нэмсэн л тэ. Тэгээд буцаж одоо яаж турах уу гэж амар сэтгэл санаа гаргаж аваад багштайгаа анх танилцаад тэгээд энд явж ирснээр одоо би сарын хугацаанд яг 8 кг турсан байна. Тэгээд багшаа та ер нь энэ хадлаар ярихгүй юу? Ер нь таквондогийн спортоор хичээлээд ер нь хүний хамаг үе мөч булчин бүгд зэрэг ажиллаж идэг учраас ер нь бас хурдан турах ч юм уу ингээд ер нь жингээ байнгын барих ер нь тиймэрхүү юу ихтэй. Тэгээд ер нь одоо хоолн дээр бас их анхаарсан манай. Тэгээд бас яг
ерөнхийдөө бид нар яг ингээд том хүмүүс насан турш хүчтэй яг бэлтгэл хийдэг. Тийм бэлтгэлийг ер нь айгүй шургуу хийсэн. Би ч аяга турхтаа аяга хордон байхгүй. Тэгэл ингээд торчаараа за болдог ч юм билүү гэж торцсон. Тэгээ өөрөө хүссэн чинь төрцнээ болчдөг ч юм билүү гэж боддог. Тэгэл энэ спортоор хичээлэхээр бол тэгж бодогдгүй. Айл болох юм шиг тийм заалруу хордон ирэх юмсан гэсэн бодол хэлээ төрдөг. Тэгээд бид хоёртай хамт өсөө үзэгчтэй бас маш их баярлалаа. Ингээд бүгдээрээ миний дараагийн газар руу явцгаая. Тэгээ багштаас маш их баярлалаа. За би ингээ бэлтгэлээ тасаад гараад ирлээ. Одоо бүгдээрээ миний дараагийн газар руу явъя. Ингээ бэлтгэлээ гээд гараад ирэхээр амар ядард юм аа гэсэн. За явцгаа идэлээ. Манай найзууд наваад гэдэг байхгүй. Чи одоо эмэгтэй хүүхэд ээжиж бие хамгаалах урлагаар хичээлээд тахтай тий. Гоё ингээ фитнес меднес тий. Тийм хичээлээч тэгвэл гоё штэ мөн штэ. Надад болохоор юу би ч нөгөө бүжигчин хүн байсан учраас амар их хөдөлгөөнтэйс болохоор ерөөсөө таргалдаггүйсэн байхгүй. Тэгээ яг ийм жил ерөөсөө хөдөлгөөнгүй байгаа л ирсэн чи айгүй хурдан таргалаа. Тэгээ дээрээс нь бас ингээ камеранда дүртээ орох гэж бүр нэмж идэж айгүй хурдан таргалаа. Тэгээд тийм болохоор надад одоо бүжиг шиг яг тэгж ингээд бүх бие зэрэг хөдөлгөдөг тийм зүйл хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд тэр нь ингээ яваадсэн чинь таквондо болж таарад. Тэгээ эн чинь зөвхөн хүмүүсээ ойлгохдоо зөвхөн ингээл тулааны айгүй хүнд элементүүдийг хийдэг ч юм уу тий. Яг ийм зодоонд зориулж сурдаг гэж боддог ах. Үгүй байхгүй. Эн чинь бол яг ингээ хүнийг айгүй гоё хатуужилтай болно. Тэгээ биеийг маш гоё хөгжүүлнэ. Дээрээс нь бол би бол ингээ залуучуудтай хандж хэлэхэд тий. Залуучуудтай хандаж хэлэхэд цагаа зүг боловсон өнгөрөх газар одоо Монгол айгүй хомс болсон шүү дээ. Ялангуяа өсвөр насныханд. Тийм болоод таквондоор хичээлэх юм бол бас та нарын биеинд чинь биеэ зөв хөгжүүлэхээс гадна та нар өөрсдөө маш тийм хатуужилтай зөв хүмүүжлтэй хүн болж өснө. Ер нь бол гих зэрэг зүйлүүд надад маш их таалагддаг болохоор би бие хамгаалах урлагаар хичээлэх дуртай л да. За би одоо сая Рикет гэдэг Инэдмийн киноны камерагийн дүр дээр ажил дууссан байгаа. Тэгээ одоо утгагүй манай киноны нээлт болно. Тэгээд би бас нэлээд завгүй байдаг болохоор нээлтийнхаа хувцснуудыг ч юм уу тий тэр хувцснуудаа хаанаас үзэхээ мэдэхгүй байгаа. Тэгээд өнөөдөр жоохон цаг зав гарч байгаа дэрэн би одоо ингэ Zasi Square орж нэг хувцс үзэх хэрэгтэй. Тэгээд бүгдээрээ хамт очиж үзье. Тэгээд ерөнхийдөө бол цаг зав их муу байдаг болохоор дэлгүүр хэсэж бас нэг тэр бол амждгөө. Тэгээл ихэвчлэн зурагтай ч юм уу гадуур их ажилтай байдаг болохоор найз нөхдөөгөө ч уулзах цаг зав айгүй бага байдаг. Тэгэл манай найзуудаа гомдолтой яагаад ийм завгүй тийм бэ? Яагаад ийм амралтгүй ажил хийх юм бэ гэж гайхаад идэг. Тэгээд одоо бүгдээрээ Zasi Square орж үзье. Кинон дээр бол Тамира гэдэг охин ч өөрөө тийм эрэгтэйлэг, иршүүд, галзуу тийм охин байгаа байхгүй юу? Тэгээд найзууд дандаа ер нь их тийм хөвгөлтэй тийм охин байгаа. Тэгээд ер нь амьдрал дээр бол бас Тамира ч бас арай өөр штэ. Би ч болон Тамирагаас бас арай өөр хүн юм байгаа. Тэгээд өсмөсөө ийм болгол яг Тамира шиг болохын тулд өсөө уртл засуулаад тэгэл таргалал ер нь бол амьдрал дээр байдаг бадмагаас шал өөр хүний дүрийг сая бүтээс тоглосон ажилласан. Тэгээд ер нь ихэндээ айгүй хэцүү байсан. Тамирагийнхаа дүрлээ орж чадахгүй. Тэгэл найруулагч маань ингээл одоо ахын үгээ ингээд нэг хэлээд үзтээ гэл. Тэгээ сүүлдээ кино ихлээ. Тэгээ кино төгсгөл авируугаар нь бол Тамиратаа бүр ингээ амьдрал дээр яг Тамира шиг болчихсон. Бүр ийм гаалзуу сахилгагүй. Манай зингэл мешгай бүр чи яагаад ийм амар сахилгагүй болчихоо гэвэр гайхаад идэг гэсэн шүү. Тэгэхээр ер нь бол амьдрал дээр Тамира болсон юм шиг байлээ. Манай кино ер нь бол Инэдмийн найз нөхөрлийн тухай кино. Тэгээ ер нь 5 өөр дүр төрхтэй, 5 өөр зан характертай ертөнцийг үзэхэд 5 шал өөр тийм охтуудын нэг найзуудын тухай тийм киногаа. Тэгээд ерөнхийдөө бол манай киног үзсэн хүмүүс юу илүү сайн ойлгох вэ гэхээр ер нь найзууд гэж те нөхөрлөл гэж яг юу юм бэ
гэдгийг илүү сайн ойлгох байх гэж би бодоод байгаа л та. Одоо нэг өсвөр насныхнаа шүү те. Яг найзууд гэж яг ямар хүнийг хэлхээч мэдэхгүй. Би яг өөрөө энэ хүний найз нь мөн ч юм уу биш ч юм уу гэд тэгэл өөрөөсөө хүртлэж асуудаг хүмүүс байдаг шүү те. Тэр хүмүүс манай киног үзэх юм бол хүний найз гэж нэрээ ийм л хүмүүс байд юм байна да. Ямар ч үед ингээ хамтдаа байдаг те. Одоо ер нь бид яах вэ? Бэтг. Ямар ч байсан эндээс татгал юм бол хийгс ажил хийх хэрэгтэй. Хийгс ажлыг хамгийн түрүүнд Монгол хүнтэй уулзна. Уулзсан Монгол хүнтэй өнөөчрийг хэлнэ. Өнөөчрийг сонсон тэр Монгол хүн монголчууд бидний ард ирэх нь мэдээ өгнө. Мэдээгээ сонсон тэр ард ирэх юм хизээний цагт бидний ирж амнаа гэж би итгэж чинь. Надад л тэгтээ уцаар ярих боломж олддог юм бол би хамгийн түрүүнд ээж рүү уцаар ярина. Яагаад гэвэл Зоосон, жаргасан бүхэл үед хамтдаа байдаг найз гэж ийм л хүнийг хэлэх хэрэгтэй байна да гэж ойлгож авах гэж би бодож байгаа л да. Тэгээд тэнцэнээс хараад бас Тамира шиг найзуудтай хүмүүс бол Тамира гэдэг тэр найзгаа бас амар хайрлах гэж би бодож байгаа. Энэ Тамира шиг тийм найз нь байхгүй болчвол энэ найзуудын уур амьсгалаас ямар болох вэ? Тэрийг бас ойлгох байх л гэж би бодож байгаа шүү. За бүгдээрээ зас скор дээр ирчлээ. Би одоо Zest Square-ийн 2 давхарт ирсэн байна. Тэгээд би болохоор fashion district гэдэг энэ дэлгүүрээс нь хувцас сонгох их дуртай. Айгуу гоё тийм чанартай гоё хувцсууд авчирж орож ирдэг л дээ. Тэгээд бүгдээр хамтдаа орж яг миний нээлтэнд таарах тийм хувцс байна хамтдаа үзцгээе. Ер нь бол нээл дээрээ манай кананы гол дүрийн хотод маань арай өөр юм ярьсан байгаа байхгүй. Тэгэхдээ одоохондоо нууц. Тэгээд яг тэр хэрэг бүтэх юм бол бид нэг тийм арай өөр жанраар хувцлаа. Хэрэг бүтггүй бол бид өөрөөсдийнхөө стил өөрөөсдийнхөө сонирхлоороо хувцлахаар шийдсэн байгаа. Тэгээ бүгдээ хамтдаа шаарч үзцгээе. Би ер нь бол амьдрал дээр их тийм энгийн чөлөөтэй хувцлах их дуртай л та. Гэхдээ одоо ингээд гадуур ажилтаа үед арай жоохон костюм ч юм уу тиймэрхүү хүмүүс их дуртай болсон. Гэхдээ одоо нэг өсөө жижигхэн болгоцсон болохоор өсөндөө таруулж хувцас сонгохгүй бас амар хэцүү. Ерөөс өсөнд маа нөгөө миний хуучин өмсдөг байсан хувцсан бас ерөөсөө зохихгүй тохиолдолд маш их байгаа. Тэгээд Canon дээр гэх юм бол Тамира бол амар инээдтэй хувцснууд өмсдөг, дандаа тийм эрэгтэй хөвгтийн хувцснууд өмсдөг. Тэгэхээр ингээл эрэгтэй хөвгтийн хувцс чинь ямар харагдах вэ надад те томдоол ингээл талбигаал айгу муухай харагддаг. Гэхдээ зөвөрөө тэр чинь нөгөө дүр юмчаа Тамира гэдэг дүр юм чинь амьдрал дээр угаасаа тийм хувцс өмсдөг. Тэгээ ер нь Canon дээр бол та нар биднийг ямар хувцс өмсөхийг Canon дээрээс хараарай. Эмэгтэй хүмүүс ч ер нь бол тэгээл яд штэ тэ ингээ хичнээн ядарч исэн ч гэсэн дэлгүүр хэсгээрээ ингээл өөрөө ирэхгүй сэргээд ирэхэлтэй штэ тэ. Тэгээ би ч гэсэн амар ойрд ажил ихтэй ядарч байгаа ч гэсэн ингээ дэлгүүр хэсээд тэгээ нээлтийнхээ хоцог үзэж байгаа дасаа маш их баяртай юм л та. Тэгээд эмэгтэй хүмүүс ч дэлгүүр хараад тэг цүнх авахгүй ш дэлгүүр оронгуудаа гутлаавал гараад ирдэг штэ тэ. Тэрэн шиг ганцхан нээлтийн хувцс гэхгүйгээр бас өдөр тутамд өмсөж болох тиймэрхүү хувцсууд энэ дэлгүүрт ирсэн байна бүгдээрээ хамтдаа үзцгээе тэхөө. За би хувцас ер нь тооч хэлчлээ. Тэгээд бид нар нөгөө октоудаараа нэг юм ярьсан байгаа болохоор хэрэг бид нар тэргээ бүтэх юм бол тэр шийдлэрээ шийднэ. Бүтэхгүй болоод би сая эднийд бас нэг плаж үзсэн. Тэгээд эмэгтэй чинь шуналтаа шүү дээ. Бас давхар 2 3 юм цагчлаа. Тэгээд отохгүй ирж авахаар боллоо. Ингээ бүгд миний дараагийн газар лээ. Ер нь бол нэлээд олон өдөр дандаа шүний зургнууд авсан л да. Гэхдээ бид нараас ингээл айгүй их ядраал сулдах тийм үе их байсан. Гэхдээ нөгөө нэг хамтарч тоглож байгаа партнер жүжигчид маань болохоор waiting-ийн жүжигчид дандаа найзууд болохоор ерөөс айгүй гоё тийм би нэрээ тоглоол хөгжөөний харьяан хийгээл инээгээл яг тэр үе дээр бол дуулаад би нэг тэгж айгүй их цэнгэлж хурцлж би эндээ их чүч хөгдөг байсан. хүндэт үгүй мек юм нүрээд юм. Ямар ирээ?
Тэгээд манай кинонд ирж ийн бол би л амьдрал дээр хизээж хийж үзэж байгаа юмнууд зөндөө хийж үзсэн. Жишээлбэл авс суух ч үзэж ийн те. Авс суухад ингээд цээж татсан тийм хүүтэн шавартай усан дотор зогсож зураг авахулж ийн. Юу баг нүртэй машины хүмүүсээ алга мика. Ер нь бол зураг авалтын талбай объектын хувьд ч гэсэн айгүй тийм сонин шийдэлтэй газар зөндөө байсан л да. Жишээлбэл гахаа нөгөө ийм портер дээр ийм гахаа нартай хамт, тоороо нартай хамт зураг авахулсан байхгүй юу? Тэгсэн чи ёо тэр тоороо нар бүр амар өмхий өнөртэй. Хөөхөн ч гэсэн тэгэл өмхий өнөртэй болгоод ойрдож чадахгүй. Тэгээ тэд нар чи бүр амар муухай дуурал, бүр амар муухай дуурал, орилол чарлал. Тэгээд нэг нь бүр хаддаг одоо та нүрстэй амар. Тэгээ бид нар нөгөөдөө ойрдож чадахгүй. Ямарч хөтгөө юм. Тэрийг бүр амар болоод байна. Тэгэл ер нь даарах тохиолдол бас маш их байсан. Бид нар айгүй их даарал гадаа зурагтай бүр даараал. Тэгээ нөгөө камераач нь их сахилахгүй тийм бүр болохоор дандаа юм сонин юм юудаг, сэддэг. Тэгээл одоо янз бүрийн ажиллагаа хийхдээ ингээл янз янзын хувц өмсөн. Тэгээ миний нэг өмссөн хувцал ингээл битүү ус. Тэгээл ингээ хамар руу, нүд рүү ингээл дандаа юм жижигэн үснүүд ороо тэдэр нь захтнаад тэгэл тийм хүнд зураг авалт зөндөө байсан. Гэхдээ бид нар нөгөө дандаа юм үеийнгийн охтууд байсан болохоор дандаа би нэрээ тоглоом наргаа хийгээл тэгэл их хоорондоо их дуулднаа. Бид нар ч их дуулж л биенээс их ирч хүч авдаг ш. Тэр сарыг хандаа. Гот би яг тийм юу Миний бодлоор ингэж бодоод байгаа байхгүй яг юугаараа илүү онцлог вэ гэхээр яг одоо ингээл Монголын кино урлагт те яг ийм 5-5 эмхтэй гол дүртэй тэгээ бас яг ийм төрөл чанарын яг найз нөхөрлийн тухай харуулсан ийм кино бол одоохондоо бол Монголд хийгдэг байгаа гэж би бодоод байгаа байхгүй яг миний үзсэн кинонууд дотор бол яг тийм кино байхгүй байгаа. Тэгэхээр яг тэр кино тэр яг тийм сэдвэрээ яг анхдагч гэж би бодоод байгаа. Тэр нь бол манай киноны хамгийн том онцлог. За дээрээс нь бол бас ямар талын онцлог вэ гэхээр одоо кино зураг авалтуудын хувьд шүү дээ тий. Хизээч хүний яг ингээд амьдрал дээр хийж чадах уу? Тэгээ бараг би амьдрал дээр яг ийм хийж чадах уу гэж өөрөөсөө асуух зүйлүүд маш олон тохиолдог. Жишээлбэл бид нар ингээд тарагшаанд ороод тий. Хүн тарагшаанд ороод гарч ирэх тэр сэтгэл зүй бас амар штэ. Ингээл ингээд доор ингээд банц тавьсан. Ганцхан банц. Тэгэл тэр доош унах юм бол эл үхэх шүү дээ. Тэгэл ер нь бол тийм амар шсэн тийм хэцүү зураг авалтууд бас маш олон хийсэн. Тийм болохоорс манай киног бас хүмүүс маш их сонирхож үзэх байх гэж бодоод байгаа л да. Эмэгтэй хүүхдүүд 5 эмэгтэй хүүхдүүд. Тэгээд манай кинон дээр тоглож байгаа хүмүүс ч одоо манай Азаа байна, Урангоо байна, хоёлаа мис те. За тэгэн гот манай Цэнгэл, Мишка хоёрыг ингээл урд нь л хүмүүс хайхтаа ерөөсөө тийм одоо Цэнгэлийг бол тийм добрый дүрээр бол ерөөсөө харж байгаагүй. Манай Мишкагийн тэр дүр бас юм айхтар тийм охтууд идэг штэ жоох юм хорон санаатай. Тэгсэн мөртлөө найзууд дондаа ингээ байгаал идэг. Ад үзэгдээл хэрүүл хийгээл ингээл байгаал идэг. Тийм нэг найз идэг штэ тий. Тийм бас манай Мишкагийн урд нь тоглож байсан кинонууд л гэхэд бас тийм дүр бол гаргаж байгаагүй. Тэгэх юм бол энэ кинон дээр тоглож байгаа охтуудын одоо энэ тоглож байгаа дөрүүд нь бас урд нь бүтээлсэн. Бас нэлээд тийм онцлогтой дүрүүд бас гаргаж байгаа. Миний хувьд гэсэн би бас ерөөсөө юм эрэгтэйлэг дүр дээр ерөөсөө ажиллаж үзэж байгаагүй. Тайзны бүтээл дээрчсэн, дэлгэцэн бүтээл дээр ч ерөөсөө ажиллаж үзэж байгаагүй. Тэгээ анх удаага юм эрэгтэйлэг юм дүр дээр ажиллахад бас их сонирхолтой байсан. Чочва. За хатаа тавьлаа. Хэцүү нү? Амьсгалж болж байна уу? Амьсгалж болж байна. Нүдэнд л амар хэцүү. Харагдаж байна уу? Амар хэцүү харагдаж байна. Та нар бол ингээ бүрэлцээл. Тэгээд одоо ямар газарлаа явж байгаа вэ гэхээр би Unicorn Entertainment гэдэг тийм газарлаа явж байгаа. Тэнд одоо очиж би бид нар бас нэг шинэ прожект руу орох гэж байгаа бас айгаа гоё тийм нэг ажлын санал тавьсан. За тэр яадаг газар вэ гэх юм бол хурим, хонхны оёр, тэгээ хүүхдийн төрсөн өдөр үсний найр гэх зэрэг тийм зүйлсүүдийг зохион байгуулдаг. Гэхдээ маш сайн чанартай, чанарын өндөр түвшин зохион байгуулдаг тийм газар байгаа. Тэгээ би оюутан байхдаа
амар олон ажил зэрэг хийдэг гэсэн юм а. Үндэсний телевизэд хүүхдийн нэвтрүүлэгчийн гэрээ төлөвлөж хийдэг гэсэн. Тэгээд энэ Unicorn Entertainment болохоор юу хийдэг гэсэн. Хүүхдийн төрсөн өдрийн хөтлөгч хийдэг гэсэн. Тэгээ хажуугаар нимоцтой яваа. Тэгээд нэлээд завгүй байдаг гэсэн л да. Тэгээ хажуугаар нь бас ганц нэг Canon-ы жижиг дөрөв мөр гэл ингээл ер нь л их завгүй явдаг гэсэн. Тэгээд Unicorn дээр очиж өнөөдөр бас нэг тийм шинэ ажлын санал тавьсан. Тэгээд би одоо 11 сарын 20-нд нөгөө солонгослынхаа шалгалтыг өгөөд тэгээд солонгос руу бас буцаж одоо найруулагчаар магистрийн зэрэг хамгаалахаа явж байгаа. Тэгээд тэрнээс өмнө бас одоо киногоо дуусгаад тэгээд одоо энэ Unicorn-ийнхаа ажлыг бас дуусгая гэж бодоод тэгээд нэг шинэ ажил руу бас орж байгаа. Тэгээд Unicorn дээр очиж бүгдээрээ уулзцаа ямар ажил тэр нас одоохондоо арай нууцаагаад гэхдээ бас ингээд хүмүүст хүрэх тийм ажил болохоор тунутгүй та нар ийм ажил хийгээдсэн байх нэ гэж та нарт л мэдэгдэх бах. За бүгдээр ингээд одоо Unicorn Entertainment-ийн яг офисын байрны гадаа ирсэн байна. Тэгээ одоо намайг гэрээсээ телевизтэй ирж байгаа гэж мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээ бүгдээр ирж гисэн оръё. За одоо ингээд ороод ирсэн. Залбах одоо хана. Наа Unicorn Entertainment-ийн гүйцэтгэх захирал залбах дээр оръё. Сайн байна хаа. Сайн. За таны ажил сайн уу? Сайн таны ажил сайн. За ажил ихтэй байна та? Ажил ихтэй байна. Чиний нэг кино мөн ажил. Харин кино дуусаад тэгээд одоо ингээд нэвтрүүлгийн хаалт нэг өдрийн талаар ингээд гинэ зөвөрдөө та бидний уулзсан дээр ирж таарад тэгээд харин тийм үү. Аха. Нэг хүүхдийн тоглолтын зүйлээ шинжилээ бид нэ. За. Энэ жил одоо хүүхдийн шинжилгээний баяр төсөөлөл болж байгаа. Тэгээд чиний киноны ажил дуусаад ирлээ. Наа тоглолтын хүүхдийн шинжилээ. Тэгээд оролцож цааш байгаа. Чи манай энэ юунуудыг харлаа одоо энэ нэг юунууд гэдэг. Тоглолтын хэсэг, тоглолтын хэсэг нэмэгдсэн юм шүү тий. Нөгөө херон мэрэ гэдэг юм нэмэгдсэн. Тий нөгөө баатруудтай тий. Шинэ үлрийн баатууд ч нэмэгдсэн байхгүй. Тэгээд надад бол чиглүүлээ энэ жил хүүхдийн шинэ жилийн баяраар хүүхдүүд зориулсан мөр тийм шоу явахаар яриад байгаа. Тэгээд тэрэн дээр болохоор чамаа бас хамтарч ажиллаад. Тэгээд яриад байна. Тий. За манай Unicorn Entertainment яг ийм хүүхдийн одоо ингээ хүүхдэд зориулсан юм багц байдаг байхгүй юу? Би энэ болохоор нэг оюутан багтаа хөтлөгч хийдэг гэсэн. Тэгэхэд одоо бол манай энэ багц маань бүр илүү шинжлэхтэй бүр айгүй гоё юм том өргөн царгууд болсон байгаа байхгүй юу? Жишээ нь одоо танаар харж байгаа өсөө үеийн баярын ингээ тоглолт гэж байгаа. Тэгээд одоо энэ багц нь дотор нь айгүй гоё юм гэдэг. Little Pony тэгэл ингээл үлгэрийн баатрууд за юм дуучаа охтууд тэгээ бас элбийн юм үзүүлбэрүүд гээд маш олон юм байдаг. Тэгээд би ингээд Unicorn Entertainment-ийн бүгд хөтөлбөр дээр ингэж хамтарч ажилладаг байхгүй. Тэгээ өнөөдөр бид ийм шинэ ажлын талаар ярилцж байна. Тэр монтаж авъя гэж бодож ирсэн юм аа. Ханцын жилийн өмнө ийм тустай ах юм даа гэж. За тустай баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За одоо ингээ бүгдээрээ манай Солонгос хэлний сургалтын төвдөр ирсэн байна. Тэгээд манай Солонгос хэлний сургалт ер нь бол би ойр зэрэг алт ихтэй байсан болохоор ерөөсөө хичээлдээ ирж суугаагүй. Тэгээд одоо ер нь бол хамгийн багадаа 4 цаг, тэгээ хамгийн ихдээ 8-9 цаг өдөрт хичээл хийж байгаа л да. Тэгээд одоо би 11 сарын 20-нд шалгалт өгч байгаа. Тэгээд шалгалтын маань хугацаад өгсөн байгаа болохоор би нэлээд бас хичээлээ хийх бол болохгүй. Тэгээд шалгалтын маань хариу гарчих юм бол би буцаад одоо Солонгос руугаа урлагийн чиглэлээр, найруулагчийн чиглэлээр 3 жилийн хугацаатай суралцахаар явна. Тэгээд өнөөдөр жингөө надтай хамтдаа суудагч та нартай маш их баярлалаа. Ингээд баяртай.